Хамтдаа чимээгүй цагаа эхлүүлцгээе. За өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв та бухимдах үедээ гэсэн сэдэв байна. За Библийн ишлэл Филиппой 4:7. Бүх оюун ухааныг давах Бурхны амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална гэж байна. За хамтдаа залбираад эхлэе. Эзэн минь ээ, тэгээд би таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээд өөрийнхөө үгээр бидэнтэй ярьж таны үг биднийг үнэхээр өөрчлөх болтугай гэж залбирч байна. Амен. Хэдэн жилийн өмнө би байнга өвдөд байсан учраас эмчдэр очив юм. Тэгсэн эмч намайг бухимдлаас болсон шинж тэмдгүүд байна гэж хэлсэн. Би сайн унталгүй, зөв хооллодгүй, өөрийгөө хитрхи их дайчилж байсан юм аа. Хүн болгонд бухимдал үүсэх нь хэвийн үзэгдэл юм. Бурхан биднийг баг зэргийн дарамтыг дааж чадхаар бүтээсэн. Харин асуудал нь бид хязгаарыг давж бие махбодынхоо өгч байгаа сануулгыг тоохгүй байснаас болоод өвдөж ядардаг. Би танд өөрийгөө халамжлаарай гэж хэлмээр байгаагийн шалтгаан нь таны хувцас биш бөгөөд дэлгүүрт очоод солиод авчгадаг зүйлч биш юм. Бид өөрсдөө хит их бухимдуулдгаа өөрчилж болно. Хийж байгаа зүйлдээ Бурханы туслалцааг авч үр жимс гаргадаггүй, мөн муу үр жимс гаргаж байгаа хэсгээ тайрч хайдаг байх хэрэгтэй. Амар тайван гэдэг бол Есүс Христэд итгэгч хүн бүрт байх л зүйл. Тэр бол амар тайвны ханхүү бөгөөд Есүстэй хамт байснаар бид амар тайвныг өвлөж авсан юм. Энэ бол ариун сүнснээс ирсэн бэлэг бөгөөд тэр түүний үгэнд дуулууртай байсан бүгдэд өгдөгөө гэж байна. Есүсийн амар тайван сайн муу үедч хамт байдаг. Түүний амар тайван нь шуурган дунд ч хамт байх болно гэж байна. Амен. Тэгээд эзний үг та бүхэнтэй үргэлжлүүлэн ярих болтугай. Бурхан ивэг